Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх томилох асуудал маш чухал юм аа. Ягаад гэвэл эдгээр зөвлөл нь эрүүл мэндийн даатгалын сангаас юунд санхүүжилт олгогдох уу, шимтгэл хураамж нь ямар байх уу, зөв зохистой явагдаж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьдаг ийм зөвлөл юм аа. Тэгээд энэ асуудал бас дахиад нөгөө арчилсан намын гишүүд маань үнэхээр өчигдөрч хүний эрхийн асуудлаар дуурч чадсангүй, өнөөдөр ч бүх нийтийн эрүүл мэндийн асуудал бас дуурч чадахгүй байгаа. Бусад нэг хүнээс болж бусад гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаад энэ гишүүдийн өмнөөс бас харамсаж байгаагаа хэлье. БСН гишүүнээс ахуулаад нийгмийн бодлогын байнгын хорон дээр бол үнэхээр энэ асуудал бас санаа зовж эрүүл мэндийн салбарын цаашдын энэ алдаа дутагдлыг залсаж залруулах хөгжилд нь анхаарсан маш олон арчилсан намын гишүүд байгаа гэдгийг бол бас энд хэлсэн зүйтэй байхаа. За аргачлалын хувьд хараад бус шинжээч ганцаарчлсан ярилцлага хийгээд мэрэгжлийн хувьд бол шалгуур хангахгүй ч гэсэн мэдлэг туршлага ур чадвар ёс зүйн хувьд бол шалгуур хангана гэж үзсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд энэ саналтаа бас санал нэгдэж 100% саналаар чуулганд бол оруулж байгаа. Тэгээд үндсэндээ гол санаа нь юу юм бэ гэхээр үйлдвэрчний эвлэлийг буюу ажилтныг төлөөлж орж ирж байгаа дуу хоолой гэдгээр нь бас дэмжиж байгаа юм аа. Үйлдвэрчний эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр 2021 оноос хойш ажиллаж байгаа энэ том масс ажилтны дуу хоолойг хүргэх нь маш чухал. Ягаад гэвэл бид нар бас энэ сангаас үйлчилгээ хүртэж байгаа учраас. Ер нь энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуур хэн байх вэ гэдгийг эргэж дахиад хуулиараа зохицуултыг хийхгүй болвол албан тушаалаараа орж байгаа хүмүүсийг албан тушаалаар нь заамаар байна. Тэрнээс ч дахиад сонгон шалгаруулалт оруулж ирүүлээл юу гэдгийг үйлдвэрчний эвлэлээс бол нэг л хүнийг санал болгож оруулж ирлээ шүү дээ. Энэ дээр бид нар ямар ч шалгуур хийж чадсангүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр бас нэг хүнийг оруулж ирсэн. Энэ дээр бас болохгүй байна гэд өөрөө мэдрээд өөрөө нэрээ эргүүлэн татсан байгаа. Тэгэхээр цаашлаад яг энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг бол тавигдах шалгуурын дахиад өөрчилж арай өөр шин төвшөнд гаргахгүй бол үнэхээр болохгүй байна гэдгийг бас мөнх сайхан сайдад бас далимд нь хэлчихье. Энэ бол маш чухал асуудал. Энийг өөрчлөх хэрэгтэй. За нөгөө талдаа бол эрүүл мэндийн даатгалын энэ санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал байнга сүүлийн ковидоос хойш 4 жилийн хугацаанд дандаа хасахтай гарч байгаа асуудал нь бол бас зөвхөн эрүүл мэндийн яамны ч асуудал биш ээ. Энд бол бас сангийн яам анхаараасаа гэж хүсэж байна. Яагаад гэвэл бид нар ер нь альва энэ нийгмийн даатгалч байна уу, эрүүл мэндийн даатгалч байна уу, татварч юм шиг, халамжч юм шиг энэ буруу ойлголттой байгаад ердөөсөө энэ бодлогын алдаа яваад байна. Энэ бол ууг нь шимтгэл төлж байгаа иргэд эргүүлээд нийгмийн хамгааллын үйлчилгээ авж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар төр өөрөө даах ёстой энэ урсгал зардал байдаг санжуу, цалингийн нэмэгдэл урамшуулал байдаг санжуу өөрсдөө төрийн албан хаагчдыг ажилуулж байгаа бол тэдгээрийн нэмэгдлийг төсвөөсөө даа. Яагаад шимтгэл төлөгчдийн энэ төлж байгаа шимтгэлээс энэ сангаас тухайн урсгал зардлыг гаргаад байгаа. Яагаад ковидын үед тухайн үед яг нөхцөл байдал хэцүү байсан байж болно. Тоног төхөөрөмж авсан шүү дээ. Тэр авсан тоног төхөөрөмжийнхаа зардлыг нийгмийн даатгалын сан байдаг юм уу, эрүүл мэндийн даатгалын санд буцааж төвлөрүүлэх ёстой. Төсвөөсөө энэ мөнгийг буцааж өг. Энэ бол шимтгэл төлөгчдийн мөнгө болохоос ш төсвийн өөрөө дур мэдэн улс төрчдийн зарцуулдаг асуудал огтос биш ээ. Энэ дээр бол бас анхаарах шаардлагатай байгаа. За төр өөрөө хийж чадахгүй байсан ажлыгаа 13А маягт бүртгэлээ хийж чадахгүй, цахимжуулалтаа хийж чадахгүй асуудал үүссэн чинь за ердөөсөө болигээд хүчингү болгоцсон. Иннээсээ болж маш их асуудал үүсэж байгаа. Энийг хуучин цаасан уламжлалаараач бай хамаагүй эргээж сэргээх шаардлагатай байна. Сэргээх шаардлагатай байна. Энэ бодлогын алдаанууд бол ердөөсөө эндээсээ яваад байна. Энэ дээр бодлого байна уу? За мөнх сайхан сайд хариулт өгье. За тий 13-ын маягт байхгүй болсноор нөгөө анхан шат дүүргийн эмнэлгүүдэд ачаал тэнцүү хойрлогддог байсан зүйл маань улам хүнд байдалд орсоо. Бүх хүмүүс лавлгаа шатлалын төв эмнэлгүүд 1 2 3 дугаар эмнэлэг хавдар судлалын үндэсний төв гэдэг ингээд төв эмнэлгүүдэд шууд өөрсдөө очиж үзүүлдэг. Гэтэл тэр нь сум өрхийн эмнэлэг, дүүрэг аймгийн эмнэлэгт үзүүлээд эмчлүүлчих юм боломжтой зүйлүүд маань хэд төвлөрлийг дахин бий болгох ийм асуудал үүссэ. Гэхдээ энэ 13-аг бид нэр цаасан хэлбэрээр явуулах нь бас иргэдэд их төвөгч хэрэгдэлтэй байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын захимжилт ер нь нэг суур том өөрчлөлтийг хийж байгаа. Иргэд ер нь төрсөн цагаас ахуулаад ингээд нас барах хүртэлх бүх мэдээлэл нь
хадгалагдж яадаг. Энийг шаардлагатай бол эмч нь харах боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээ энэний хүрээнд 13 яг бид нэр бүрэн утгаар нь захин болгож байгаа. Одоо ингээд 6 сарын 1-ээс бид нар ер нь туршилтын хугацаа дуусаад энийг нэвтрүүлээд ирнэ. Инхээр өрх сумын эмнэлэгт очиж үзүүлсэн хүмүүс дараагийн шатлалын эмнэлэгт очиход хэн гэдэг эмчид хаана хэдэн цагт очиж үзүүлэх вэ гэдэг цагийг нь анхан шатны эмнэлгүүд нь өөрсдөө авч өгөөд явуулдаг, эзэнтэйгээр явуулдаг болох. Тэгэхгүй бол өнөөдөр одоо сум өрхөөс за ингээд та улсын 1-р төв эмнэлэгт очиж үзүүлэх юм байна гэдэл явуулчихдаг. Нөгөөдөл нь орон нутгаас ирээд цагаа авах гэж 7 хоног, цагаа аваад үзүүлчээ 7 хоног, дахиад шинжилгээгээ өгөх гэж 7 хоног. Ингээд 1-2 сарыг энэ Улаанбаатар хотод өнгөрүүлээд энэ хүний санхүү эдийн засаг мөнгөний хувьд асар их хүндрэлд чирэгдэл учирж байгаамаа. Тэгэхээр энийг шийдэх шийдлийг бид нар гаргачихсан энэ 6 сарын 1-ээс хэрэгжээд эхэлнэ. Бүрэн гүйцэд биелэлээ олоод ард иргэдэд одоо 100% хүртлээ одоо эх оны дунд гэхэд одоо энэ 100% биелэлээ олно гэж ингэж тооцоолж төлөвлөж ажиллаж байгаа. За аюуши ариун зэ гишүүн тодруулжсоё. За 13-ын А маягтыг сэргээж байгаа гэдгийг сонсоод бол миний хувьд баяртай байна. Улс төр гэдэг юм уу иргэдийн одоо эсэргүүцлээс битгий няцаж эргэж ухраараа. Төр бол ер нь одоо энэ гаргасан шийдвэрийг гаргахаас өмнө маш сайн судлаж гаргасныхаа дараа тэр шийдвэр дээр бат зогсдог байх хэрэгтэй байгаа шүү. За мөнх сайхан сайдад би бас нэг юм хэлээд байгаа. Ер нь ёс зүйн хувьд ч тэр өөрөө санаачлагаараа энэ хяналтын чиг үүргээ өөрөө зөвшөөрлийн өгдөг бол өөрөө эргээд хяндаг, өөрөө эргээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн одоо зөвлөлийг тэргүүлдэг, эргээд өөртөө чиглэл өгдөг. Энэ байдал чинь хоорондоо зөрчилдөд байдаг учраас цаашид эмийн хяналт дээр би бас хэлжсэн тийм эмийн хяналтын асуудлаа тусад нь гаргаж эм хүнсний хяналт гэж хяналтын асуудлаа тусад нь гаргахгүй бол таныг бол хянаж буруу байсан ч гэсэн таны доор байгаа одоо энэ агентлаг доор байгаа удирдлагын доор байгаа хүмүүс бол хизээж зөв алдаа дутагдлыг нь бол гаргаж хэлж чадахгүй учраас энэ хяналтын чиг үүргээ тусад нь өөрөөсөө холдуулж салбараасаа гаргах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг өөрөө тэргүүлээд эргээд өөртөө чиглэл өгөөд өөрөө хэрэглэгч нь байж ээж эрүүл мэндийн салбарын өөрсдөө дахиад нөгөө нэг карманаас нөгөө кармаа руу гэдэг шиг маш их сонирхлын зөрчил үүсээд байгааг бас анхаараасай. Цаашид одоо энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн чиг үүргийг илүү баталгаажуулж, илүү мэрэгжлийн төвшөнд байлгаж, өөрийнхөө одоо бас энэ ашиг сонирхлыг одоо хардалтанд өртөх байх үүднээс одоо бас зөв голдралтанд оруулах тал дээр нь манлайлж ажиллаарай гэж хүсэж байна. Баярлалаа.